вэ гэж асуултыг маш их асууж байна. Танд тайлбар өгөөч. За ямар ч хэлсэн нэгдүгээр траншийн бонд худалдаа авсан хөрөнгө оруулагчтайгаа уулзаад мэдээлэлээ тавиад дууссан. За энэ бол бас Монголдо бол бизнесийн бас томоохон шин соёлыг бий болгох хөрөнгө оруулагчид тийм ээ бизнес эрхлэгч хоорондын итгэлцлийг бий болгох том алхам боллоо. Ковид цар тахал бол дэлхийн нийтийн бүх одоо глобал бизнесийг хомчлаа. Жижиг том гэж ялахгүйгээр нэргэсэн. Үүний нэг илэрхийлэл нь бол яг одоо манай импортын бараа бүтээгдэхүүн гацчаад жижиг дунд бизнес эрхлэгчдээр мөнгөнд төгжигдөөд бараагаа хүлээсэн ийм байдалтай. Дахиад худалдаа авалт явуучих ихээр нэгэнд орж ирэхгүй юм чин хийм үг тийш нь эргэлдүүлж төгжихгүй эсвэл бонд руу ихүү гэдэг асуулт чинь эндээс болоо гараад ирлээ шүү дээ. Энэ цаг үед гарч байгаа ч гэсэн одоо манай санхүүгийн шинжээчнэр ч гэсэн хэлж шүү дээ. Ер нь бол хамгийн цаг үеэ олсон тэгээд өндөр үр ашигтай бонд юм аа. Дээрээс нь төрийн болон за бизнесийн хувьд бол одоо итгэл даахуйц хөрөнгө өсөх боломжтой юм төслүүдийн нэгдэл гэж ойлгож байгаа. Ийшээ санхүүжүүлэх бол бүрэн боломжтой. Гэхдээ сайн дурын үндсэн дээр энэ бол өөрийн сонголт. Хамгийн чухал нь манайх бол нөгөө санхүүгийн зохицуулах хороо олон хөрөнгийн биржт бол буцаан авах одоо нөхцөлтөөр гэрээ хийгээд ажиллаж байгаа. Тухайн хөрөнгө оруулагч энэ ковидын нөхцөлд ч гэдэг юм уу те хэлийн нөхцөл тавигдаад цар тахлын тархалт дэлхийн дээр гайгүй болоод бизнес нь хэвийн болсон үед бол мөнгөө төгжигдэхгүй эдгээр төгжихгүй 7-10 хоногийн дотор одоо хөрөнгөө буцаагаад авчих боломжоор бид бол хангаж өгч байгаа. Ингээд байхгүй болчихгүй тийм баталгаа бид нарыг яаж өгөх вэ гэдэг ийм асуултыг бас их асууж байна. Санхүүгийн чадхын хувьд бол компани өндөр санхүүгийн чадхтай болсон. Иргэдэд анх удаа бизнесийн үйл ажиллагааныхаа үр дүнгээр ногдол ашиг өгсөн. Яг иргэд 1072 хувьцаанд ногдол ашигаа авж байгаатай адилхан төр 81% хамаарсан өөрийн гэсэн мөнгөн хөрөнгө бий ашиг гэж бий. Энэ ашигаа зарцуулж. Тэрнээс бусад иргэдийн болон компани хөрөнгөний харилцаанд орохгүй байгаа нь хараат тус байдлыг баталж байгаа гэсэн үг хоёрт. А620 гээд дунд хугацааны бизнес төлөвлөгөөгөө бид төлөөлөх зөвлөлөөрөө сая 2021 оны 4 сард батлуулчлаа. Ингээд ямар нэгэн улс төрөөс хараат бус бизнесийн өөрийн төлөвлөгөөтэй олон улсад бас нэг тодорхой хэмжээнд өөрсдөө энэ бизнесийг хийж чадах гэдгээ ойлгуулсан хамт олонны тэгээд стратегтэй бүтээгдэхүүн баг бий болчлоо. Энэ багт итгэж бид бонд гаргасан. Тэгээд нэгдүгээр транш бол амжилттай болсон. Хоёрдугаар траншийн захиалга хийгдэж байгаа үед бол хүмүүс яхаа аргагүй нүүрсний зах зээлийн тухай сонирхож асууж юм л та. 2021 онд бол нэг $54-57 борлуулна гэж байсан бол одоо $83-80. Энэ өндөр үнийн зөрүүн дээрээс бас компани борлуулалтын орлогын менежмент хийж чадаж бас нэг тодорхой тохиолт бол явагдаж байна гэж бас ойлгож болно. Цаашид ер нь яг энэ хэмжээгээр өндөр бол байхгүй. Гэхдээ огцон уналт бол байхгүй. Энэ супер цикл гэж яриад байгаа. Энийг бол ашиглах бүрэн боломж нь Эрдэнэс томлоход байгаа. Тийм учраас энэ үйлдвэрлэлүүдийн асуудлыг яриад байгаа юм. Бизнес эрхлэгч та бүхэн өөрт төвлөрсөн, за энэ цар тахлаас хамаарсан хөрөнгө оруулалт тийм ээ хөрөнгө олон улстай холбоотой зарцсан зүйлүүд байх юм бол ИТТ Эрдэнэс томлохотой хамтарч авч энэ бондод оролцож одоо харилцан үр ашигаа хүртэж нэгэндээ хяналт тавьж одоо бид бизнесээ хөгжүүлэх, дэлхийн түвшинд хүргэх, дэлхийд өрсөлдөх илүү хүчрэг ИТТ-ийг бүтээн байгуулах боломж байна гэдгийг хэлхийг хүсэж байна.